Энэ л насны амьдрал үнэтэй. Монгол улсын гавьяа жүжигчин иш доржийн одон чимэг. Монгол улсын гавьяа жүжигчин одон чимгийн тухай ярьж байгаа учраас уран бүтээлийн лаборатори руу өнгөж харах хэрэгтэй болно доо. Би уран бүтээлийн лаборатори урлан гэж хэлж байгаа учраас энэ мэрэгжлийн жүжигчин учраас ингэж хэлж байна л да. Ялангуяа авиас бол их амархан зэвэрдэг. Тэгэхээр зэвэрэхгүй, халтрахгүй нэг хэвийн байхаас зайлсхийх аргачлал бол энэ бол мэрэгжлийн донлын мэдлэг зузаан байх ёстой. Цаанаасаа заяагдсан ийм тунмал олон талын авиас мэрэгжлийн ном судар, мэрэгжлийн багш нарын эрдэм ухаанаас өөрийнхөө оюуныг баяжуулаад ирэхлээрээ одоо мэрэгжлийн өндөр цар хүрээ гэж ярина. Үзэгчдийн зүрх сэтгэл төрж байгаагаараа уран бүтээлчдийн жүжигч ер нь тэнийг текстээс ухаантай нүд нь хамаагүй дээр шүү гэж. Би зүгээр одногийн үндсэндээ одногийн нүдийг хараад ойлгодог. Нүднээс нь юу хүсэж байгаа юм бэ гэдгийг хүртэл ойлгодог. Тэгэхээр одоо энэ тэр том нүднээс нуухын арга байхгүй тэр дотоод сэтгэлийн хөдөлгөөнүүдийг илэрч гарч байгаа юм. Нүднээс нь илэрч гарч байгаа юмыг мэдэрч байдаг. Онлын маш одоо гүнзгий тийм мэдлэгийг сургуульд оюутан байхдаа бол олж авсан нь хамтарч уран бүтээл хийхэд харагддаг. Тэ надад цэрүүн дугны мөхөл дээр тоглосон тэр эмгэнэл тэгээд тийм залуу байхдаа ямар чадaltaй сайн гаргааваа гэж бодлоо. Нэг удаа хурцрээд ямар ч жүжиглээ нэг жүжиг үзсэн. Нэлээд мэралцсан байсан. Тэгээ би очиод багшд нь сууграх шүү дээ. Монголчуудын үзэгчтэй аз. Ирхэм хоорог минь төөрийнхөө гарт хитрхи хатвал таны гар ариун бурхад хотогт гартай. Яста үнэхээр зүрхээ урсан та гэж бодогддгийг. Тэр юу вэ гэхээр нөгөө Жюльетта Ромео тэр хоёр зориултыг. Жүжигчин одон чимгийн хувьд бол одоос 15 жилийн өмнө манай Монгол фильмийн анхны уран бүтээл ээжтэл үнэлсэн киноны гол дүрд
тоглож байсан. Зов чамаагаа болсон. Одоо боллоо. Одоо надад юу ч хэрэг. Чи тэрийн хүсэл мөрөөдөл бол нэг зэгт ингээд яг ингээд тэмүүлэн юурч гсэн давтагдсан байгаа. Чи сайхан хантай байх, сайхан амьдрах, сайхан хайрлуулах ийм сэтгэл энд ч гэсэн хэдийгээр амьдралдаа алдсан ч гэсэн зүйтэй сайхан амьдарч хантай ижилтэй үр хүүхдээ сайхан шударгаар амьдрах юмсан хүсэл мөрөөдөл хоёр энэ дээр ингээд яг ингээд чи тэрийг давтчихжээ. Яг ингээд давцчих. Тэгэхээр энд нэг энийг тайлах дуул хэрэгтэй байна гэдэг гисэн чинь одоо за чи байж байгаа гэдэг гисэн. Тэгээд за ямар дуулд юм бэлээ гэдэг ингээд бодоод байжсэн чинь одноо биш нэг 60-аад оны үед нэг ханьмин гэдэг нэг дуу байдаг юм аа. Ертөнц байхад тохиолдоо эви хорхи хэлээр бол огцоо үйлдэл нь собит нь тайлагдж гин гэсэн үг байна. Гээд ирэхээр зэрэгэл яг энэ дээр л хэн хэрэгтэй вэ гэдэг нь алтан партнер хэрэгтэй байна. Тэр алтан партнер нь хэн бэ гэхээр зэрэгэл хадгалсан байна. Би тэгээ харчаад бодож ирсэн. Би чинь бас бүртд явж ирсэн шүү дээ. Тэгээд яхад болвол их тийм ийм л хатан яг энэ хизний тэ их хатан байж тэр дотоод сэтгэлийн тэр хүчийг ямар сайхан гаргасан бэ? Надад маш их таалагдсан. Та намайг үгүй ятгал байсан юм бол яах гэж ингэж хөл болж цусны далаа урсгаа. Би ёсолж явсан эр нөхрийнхэн гараас булаагдаж мэрэгдэд очсноос биш. Өөрийн дурцаагаар тэнд очсонгүй. Болдбаатар орчуулсан одоо Свека бүсгүй гэдэг тэр одоо хятадын зохиолыг Болдбаатар орчуулад тэгээ санал болгоход одон чимэг уншаад тэр зохиолыг жүжиг болгосон. Жүжиг болгож бичсэн. Тэгээд Сэрүүн хосын нууц гэдэг тэр жүжиг бий болсон. Хүний би айц тогтлоо. Гортлоо. Би л зорж үзсэлтэй. Тэгэхэд би одон чимийн тоглолтуудыг бас харж исэн. Энэ хувирах чадвар, хувираа тэр дүрийн судалгаанд гүн нэвтрэх тэр чадал, мэдрэмж, авиас энэ хүнд бол хангалттай байгаа юм байна. Аргагүй сайн жүжигч юм байна гэж бодсон. Эцэс төгсгөлд нь би төмөр торон цоожлогдож. Яг тэр үед би чихэр галзуу хүн болсон бэ. Би чи намайг өрөвдөөчтэй. Чи дүлдчихэлтэй. Би чамайг гойж байна. Анхан ингээд ширээний уншлах хийж хат нэг л их ботлогширсан л хүн ингээл байдаг. А тайзан дээр ингээд гарахад бол ямар ч харьцахад ийм саад бэрхшээл байхгүй. Ястай ингээд зовлонгүй явдаг шүү дээ. Хизээний л тэр цаг үеийн амьдралд бит хоёр байж исэн юм шиг. Ерөөсөө ингээд амнаас нь гарч байгаа үг юм ингээд одоо уран бүтээлчдийн хувьд бол өгөө аваа гэж ярьдаг тийм ээ.
эмгэнэл төрөлдөж тоглож чаддаг, сонгодог жүжигч тоглож чаддаг. Одоо характерны жүжигч гэж бид ярьдгийг. Өөрөөр хэлэх юм бол дүр тоглохдоо тэр дүрийн аран шинг нь илүү их зурж тоглодог тийм жүжигч бол бас ховор. Одон чимэд бас энэ чанар байдаг. Би чинь газар нутагтаа ажлыг мандуулна гээд нам улс эх орныхоо өмнө үгүй өгчхөд ирсэн хүн шүү дээ. Яахарахгүй л 50 дон 60 дон тэнд байна уу? Байна. Гэхдээ ийм дүр төрхтэй хүн байсан болов уу гэж бодож байна. Энэ бол дуурайгаад гаргачихсан юм биш. Өөрөөсөө яваад байгаа ийм дүрийг бүтээж чаддаг уран бүтээлч юм байна даа л гэж бодож байна. Тэгээд чивт хоёрын урдын холбоо юу болж таарах вэ дашми? Тэгэхэд чин чи гахаа аваагүй байсан шүү дээ. Яац вич явита. Даши Дашэл гэх юм. би давхар шүү дээ. Цэнцэрэ Дашми. Шийдлүүд нь их гоё. Одоо өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийг нэг драйв чи хийцэн байдаг байхгүй. Тэгээ орчин үе. Юу нэг их танк штэ тэр бол их нарийн. Тэгээд юмор энэдэм байна. Тэгээд тэр дунд бас зүгээр цагаан энэд биш байгаа шүү. Гашуун энэд. Энэ чинь юмор гэдэг нь бол цагаан энэд болооч комеди гэдэг нь тийм үү. Тэгээд сатир болохоор хошин болно. Сарказм болгоод бүр ярга болно шүү, өгөө болно шүү. Тэгээд энэ гурвыг зэрэгцээд яваад байдаг байхгүй. А давхар трагикомеди. Жагаас сууж бол гоё яана те. Болно шүү дээ. Ийм аргаар ажиллах юм бол дорой өрнөөсөө гарна. Хөөе, энэ чинь харин ёстой гоё бизнес байна шүү. Өөш. Бөмбөл халаач. Чимүүч одоо үнийг байнгын тэгж болгочих юм аа. Хөөш. Эхтэй хүүхэд тээж болдог ч байсан болоос. Тэгвэл дүлээ гаргачих. Хонда жүжигчин хүнд амплуа гэж байдаг. Амплуа гэдэг маань жүжигчний чиглэл шүү дээ. А манай одногийн амплуа бол үнэхээр гайхалтай. Хошин шогтож гайхалтай. Драмын жүжигэн дээрч гайхалтай. Кинон дээрч гайхалтай. Ийм сайхан эдрийгээ зохицуулж бүх тоглолтынхаа чиглэлүүдийг өөрчилж чаддаг тийм гайхалтай жүжигчин тэр дундаа эмгтээч биш шүү дээ. Одон ч эмгтээч жүжигчнийг ч харахад ч гэсэн тэр хүн урлагийн яг дэлгэцийнхаа бүх салбарт тайз дэлгэж байгаа бүх салбарыг ингэж хамарч авч тэр найрамдагчаар ажиллаж байна. Тийм ээ. Тэр юм бол яг миний хувьд бол одоо ингэ төсөөлөх юм бол одоо сүмийн аргон хөгжим шиг тий дээшээч мундаг дуурдаг доошооч мундаг дуурдаг хамгийн өргөн диапазонтой тэр хөгжим шиг л одоо тийм талбай ажилласан жүжигч юм. Тэр хүний одоо жишээ нь уран бүтээлд хандах тэр хандлага нь өөрөө яаж энийг тийм бүтээл болох вэ тийм үү? Яг дэлхийн нийтийн жишгийг харахад эмэгтэй найруулагч нар бол ховор. Ер нь нэлээд судалгаа хийдэг юм байна. Зохиол бүтээл бичгтэн хүртэл нэлээд нарийн сэжмүүдийг олж ажигладаг юм байна. Төрөлхийн авиас тэрийг нэмж тэрийг тосолж гэж хэлнэ шүү дээ. Гэхдээ мэдээж хэрэг жүжигчин хүн найруулж болно гэдэг нь яг жүжигчний уран чадвар дээр маш илүү анхаардаг. Яг л өөрсдөө жүжигчин учраас. Тэгээд зохиол дээр бас сайн ажилладаг. Энүүгээр арай илүү онцлог байна гэж хардаг. Одон чимэг бол дордсон боо найруулагчтай ажиллаж байсан, нямгаваа найруулагчтай ажиллаж байсан, мөнгө төрс найруулагчтай ажиллаж байсан, найдан дорс найруулагчтай ажиллаж байсан, баатар найруулагчтай ажиллаж байсан. Тэгэхээр зэрэг за 80-аад оноос хойш Монголын найруулагч нартай бол за тэг кинонд олон найруулагч нартай ажилласан баг. Би зөвхөн театрыг хэлж шүү дээ тийм ээ. Нөгөө талаас найруулагч байхын хэд хэдэн давуу чанаруудаас дараалаад ирэх юм бол нэгдүгээр зохион байгуулах ажиллаж чадвар, хүмүүсийг өөртөө татаж чадах чадвар, за аливаа үйлдэл, аливаа үзэгдэл юмсыг өөрөө төрүүлж харчхад дэглэж тавих чадвар. Тэгээ хүмүүст юу үзүүлэх гээд байгаа юм бэ гэдгээ мэдэрч чаддаг чадварууд бас одоо давхар байх шиг байна.
олон улсад өрсөлдөх үйц тэр хэмжээнд очих үйц найруулагч нар гараасаа л гэж би боддог. Ер нь гарахч байх. Эмил насны амьдрал үнэтэй. Монгол улсын гавьяа жүжигчин Иш Доржийн Одон чимэг.